Сайн байцгаана уу? Бага ангийн багшийг дэмжих төсөөл Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулиас оролцож буй бага ангийн багш Эсэнгүүл байна. Багшлах хугацаанд өөрийн мэдлэг чадвар арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэхийг зорж ажилладаг. Бага ангийн багш гэдэг бол хүүхдийн гэмгүй цайлган сэтгэл хүн болох учрыг таниулж эрдмийн их далаад хөтлөгч, чиглүүлэгч нь байх ёстой гэж боддог. Иймээс ээлжид хичээлийн чанар сурагчдын сурлагт эргээр нөлөөлдөг гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Миний заах арга зүй бол сурагчдыг ойлгон унших, сонсох, бичих чадварыг хөгжүүлэхийн тулд тайлбартай дасгалын арга, олон хувилбарт дасгал ажиллуулах, унсан номын тэмдэглэлд хөтлөх арга барилыг эзэмшүүлэн ажилладаг. Мөн онлайн болон танхим сургалт хосуулсан сургалтын арга зүй, сурагчдын зайнаас суралцах хугацаанд цахим програмуудыг ашиглан 30 гаруй цахим хичээлийг боловсруулан ажилласан нь сурагчдын хоцрогдолгүй сургах дэмжлэг болсон. Сурагчдынхаа сонирхол хэрэгцээнд тулгуурлан өглөөний уншлах, эргээр үлгэрлэлт зэрэг үйл ажиллагаануудыг зохион явуулсан мөн аймгийн боловсролын газрын хөндлөнгийн үнэлгээнд 70-аас дээш хувьтай үнэлэгдэж байгаа нь хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сурган арчиж байна. Даасан ангийн сурагчдын амжилтын хувьд гэвэл математик, хэнгэрүү зэрэг олимпиадад сурагчдыг бэлдэн оролцуулж 1-2 дугаар зэргийн диплом, тусгай байруудыг эзэлсэн. Сурагчдыг зөв хүн болон төлөвшөх, хүмүүжихэд ангийн эцэг эхчүүдтэйгээ хамтран үйл ажиллагаанд оролцож ирсэн. Үүний үр дүнд сургуулийн намрын академи, спортлог анги хамт олон урлагийн наадмын тэргуун байруудыг эзэлж ирсэн. 2023-2024 онуудад заах аргын нэгдлийн ахлагчаар нэрлэж багш нартайгаа хамтран суралцж ирсэн. Аймгийн боловсролын газраас жил бүр зохион явуулдаг нэг хичээлийн хөтөлбөрт багш нартайгаа хамтран оролцож Монгол хэлний нэг хичээлийн хөтөлбөрийн цаанд нэг хичээлийн хөтөлбөр боловсруулан оруулсан. Аймгийн хэмжээний унших ба тоо бодох чадварын арга зүй зөвлөгөөнд урлагийн хоцрогдолгүй бол сурлагын хоцрогдолгүй арга зүйгээ түгээн дэлгэрсэн. Мөн сургууль хүмүүжүүлэх бүсийн эрдэм шинжилгээний гурал хүүхдийн хүмүүжилт эцэг эх багш сурагчийн хамтын ажиллагаа гэсэн сэдвээр бэлтгэл хэлэлцүүлсэн. Ажиллах хугацаанд өөрийн арга туршлагаа бусдад түгээж бусдаас суралцсан багаар хамтран ажиллаж хүүхэд нэг бүрийг сургах их үйлс агсаар байх болно.